Бүгд найрамдах хятад ард улс кибер хил хязгаараа хамгаалах тал дээр маш их анхаарал хандуулж, энэ талаарх олон хэмжээ хязгаарлалт тавьдаг. Тэд олон нийтийн Facebook-ыг хэрэглэхийг хориглодог бөгөөд үүний оронд өөрсдийн WeChat-ыг өргөнөөр ашигладаг. Мөн Google хайлтын системийн оронд өөрсдийн Baidu-г ашигладаг билээ. Эдгээрээс харахад өөрсдийн цахим аюулгүй байдлыг хамгаалахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргадаг нь харагдаж байна. Энэ сарын 20-21-нд Бээжин хотноо кибер аюулгүй байдлын бага хурал болж өнгөрчээ. Бага хурлын үеэр бүгд найрамдах хятад ард улсын дарга Ши Жинпин хэлсэн үгэнд интернет сүлжээний аюулгүй байдлыг хангахгүй бол үндэсний аюулгүй байдал байхгүй. Нийгэм эдийн засгийн тогтвортой байдалж байхгүй, хүмүүсийн өргөн хүрээний ашиг сонирхол баталгаажихгүй гэдгийг онцолжээ. Тэрээр цааш ярихдаа интернет сүлжээний аюулгүй байдлын асуудал нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой ба стратегийн чухал ач холбогдолтой. Сүлжээний аюулгүй байдлын занал хийлэлт нь улс төр, эдийн засаг, соёл нийгэм, экологи батлан хамгаалах салбар нэрвэгдснээр үндэсний кибер аюулгүй байдлын хамгаалалт, хяналтын чадах нь хүн сорилтуудтай тулгарч байна. Тиймээс бид интернет дэх хууль бус үйл ажиллагааг үр дүнтэй хянах, мэдээллийн технологийн дэд бүтцийн аюулгүй байдлын хамгаалалтыг тасралтгүй сайжруулах хэрэгтэй. Утсан харилцаа холбоо, өндөр үзүүлэлт бүхий тооцоолол, квантын харилцаа холбоо, сүлжээний аюулгүй байдлын тухай, кибер аюулгүй байдлын тухай хуулиудын хэрэгжилтийг хангах нь чухал гэжээ. Мөн технологийн хөгжил зах зээлийн орчин оновчтой болгох, оюуны өмчийн эрхийг хамгаалах, судалгаа шинжилгээ, технологийн шинжилэл хоорондын уялдаа холбоог бий болгох зэрэг аж үйлдвэрийн тогтолцоог хөгжүүлэхийг уриалсан байна. Дэлхийн улс орнууд энэхүү интернет сүлжээний аюулгүй байдалтай улам шуурхай арга хэмжээ авсаар байна. Харин бидэнд өөрсдийн цахим хил хязгаарыг хамгаалах ямар хамгаалалт байна вэ?